Сургалтыг аль болох сонирхолтой, мэдлэгийг шинжлэх ухааны хатуу нэр томьёогоор биш, хамгийн уншихад сонирхолтой, уншууртай болгож бичдэг төрлийн эссе. Тухайн тэр сэдв гэдэг бол эссений хамгийн чухал тал нь. Тэг юунээс тухай бичиж болно гэсэн. ертөнц хичнээн баян билээ. Хүндрэлтний түүх, нийгмийн түүх хичнээн баян билээ. Энэ эссений хамгийн гол шинж нь их баримтлаг. Баримтан дээр үндэслэж бичдэг. Тэгээ баримт гэдэг юу гэдгийг хэлж байгаа юм бэхээр тухайн сэдвээс хамаарат тэр сэдвтэй холбоотой үнийн имийг л бичнэ. Үнний тухай өөрөө юу гэж эргэцүүлж байгааг бас бичнэ. За энэс яг эссе гэдэг бичвэрийг манай Монгол хэл уран зохиолын багш нар л зааж байгаа юм. Тэгэхээр энэ бие буюу нэгдүгээр биеэс бичдэг төрөл. Өөрийгөө илэрхийлж байгаа юм. Тэгээд монгол хэлний үг утгын найруулгыг дээд зэргээр ашигладаг эссенд. Тэгэхээр эн чинь үгийн баялаг хэрэгтэй байна өнөөдрийн монголчууд. Бид ч одоо үггүй дохио зангааны хэлтэй болж байна. Маш цөөхөн үгийн хүрээнд нэг 500-гаатхан үгийн сан дотор эргэлдэж байна уу да. 5,000 үгэн дотор эргэлдэж утгасгоолын хэл юмаа бичиж явах хэрэгтэй. Эцэст нь зөвлөхөд бичсэн бичвэрээ заавал засах хэрэгтэй. Засах гэдэг бол тэр их бичвэрийг сайжруулах хамгийн чухал эрдэм юм аа. Дарсыг дарах тусам эснэ. Бичвэрийг засах тусам сайжирнаа гэж. Хичнээн сайн найруулгатай, хичнээн сур цайтай байвч, хичнээн сайн мэддэг юмныхаа тухай бичвч нэг амиар шуудхан ингэ бичнэ гэж байхгүй. Ямар ч найруулга зөвш, ямар ч одоо сайн зохиолч хүн заавал тэр бичвэрээ дахин уншаад найруулгын засдаг. Эссе эрдэм агтэн.